байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За худлаач өдрийн танхимын дэргэдэх бизнесийн ёс зүйн төгөөс цуврал подкастуудыг зохион байгуулж байгаа. За энэ удаагийн подкаст маань ёс зүйтэй өсөлт доктортой хөгжил сэдвийн хүрээнд явагдана. За энэ удаагийн дугаарт маань Хаан банкны доктортой хөгжлийн газрын захирал Мандах Мягмар захирал маань оролцож байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Энэ өдрийн мэнд хүргэе. За ерөнхийдөө яг сүүлийн жилүүдэд бол ер нь энэ доктортой хөгжил чиглэсэн санхүүжилт бас нэлээд нэмж जैन. За компаниуд ч бас энэ чиг хандлагыг хүрээнд бас нэлээд ажлууд хийгдэг боллоо. За тэгвэл Хаан банкны хувьд яг энэ доктортой хөгжлийг дэмжих чиглэлээр ямар ажлууд хийгдэж байна? За Хаан банкны хувьд доктортой хөгжил гэдэг зүйл бол цоо шин бас ойлголт биш. Ер нь бол яг уу манай банкны хувьд үүсгэн байгуулагдсан цагаас эхлээд компани нийгмийн хариуцлага гэдэг ойлголтыг бол маш сайн хэрэгжүүлж ухамсарлаж хийж ирсэн. Тэгээ яг уу түүхийн ингээд эргээд харах юм бол 2000-ад оны үед Монгол улсад компани нийгмийн хариуцлага гэдэг ойлголт нэлээд сайн хүчтэй нэвтэрч орж ирсэн үе байгаад байна. Тэр үед болохоор банкны хувьд илүү дотоод ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийддэг. За одоо тэгээ санхүүгийнхаа одоо тайланг хугацаанд нь хуулийн дагуу гаргадаг тий. За хөтөлбөрийн харилцаанууд нь дандаа хуулийн дагуу байдаг ч гэдэг юм уу ил тод шудраг үйл ажиллагаа явуулахын зарчим руу явж исэн байгаа юм. Тэгээ 2007 онд бид нар яг ашигын байгууллага олсон ашигынхаа тодорхой хувийг эргүүлээд нийгмийн сайн сайханд одоо зарцуулах ёстой гэдэг энэ зарчмын хүрээнд дэрэгдээ Хаан банк сан гэдэг ийм нэгж багийг байгуулж ирсэн. Өөрөөр хэлэх юм бол Хаан банк сангаараа дамжуулаад нийгмийн хариуцлага системтэй хэрэгжүүлж ирсэн гэсэн үг. За ингээд явж байгаад 2010 оны орчимд бол олон улсын санхүүгийн корпорацийн гүйцэтгэлийн 8 стандарт гэж байдаг. Санхүүгийн байгууллагууд одоо санхүүжилт олгох процесстой шийдвэр гаргалтандаа тухайн одоо санхүүжилт авах байгаа төсөл нь байгаль орчин нийгэмд ямар эрсдэл учруулах ч юм бэ гэдгийг үнэлдэг ийм стандарт байхгүй. Тэгэхээр энийг бол банкуд маань ялангуяа манай Хаан банк бол яг 10 оны үед бол байгаль орчин нийгмийн бодлоготой болсон. Тэгэхээр хинт ч хамаагүй одоо ингээд шууд санхүүжилт олгочдгоо санхүүжилт олгохдоо заавал эрсдлийн тооцдог тухайн төслөө бас үнэлдэг те иймэрхүү одоо зарчмуудыг эрсдэл болоо зээлийн үйл ажиллагаанд нэвтрүүлж ирсэн. Ингээд энэ санаачлага маань энэ ажил маань нэлээд сайн одоо тогтолцоон сайн суурин бүрдээд 2013 онд бол тухайн үеийн арилжааны банкуудын холбооныхаа дэргэд доктортой санхүүжилтийн хөтөлбөрийг санаачлаад энэ хөтөлбөр маань 8 зарчмыг одоо тодорхойлж гаргаад энийгээ яг үйл ажиллагаанд энэ банкны салбар дагаж мөртнөө гэд гүйцэтгэх захирлууд нь суугаад ингээд сануулж бичсэн байдгийг. За тэгээ энэ юм маань одоо илүү сайн явсаар хагаад одоо доктортой санхүүжилтийн холбоо болоод гарчихсан. Одоо ер нь бол Монгол улсын банкны салбар бол яг энэ доктортой санхүүжилт, доктортой хөгжлийн чиглэлээр нэлээд урагшаа алхсан юм манлайл үзүүлж явж байгаа салбар болж байгаа. За яг Хаан банкны хувьд бол яг л энэ зарчмынхаа дагуу бид нэр зээлийн үйл ажиллагаа, санхүүжилтийн үйл ажиллагаа, эрсдлийнхээ үйл ажиллагааны энэ талаар илүү тусгаж агаад доктортой хөгжлийн 17 зорилго маань өөрөө 2015 онд ботлогдоод 16 оны 1 сарын 1-ээс эхлээд дэлхийд даяар мөрдөгдөж эхэлсэн шүү дээ. Тэгэхээр энэ цаг үеэс эхлээд бид нар доктортой хөгжлийн одоо энэ 17 зорилгыг үйл ажиллагааныхаа бүх түвшинд нийцүүлэх ёстой байна гэдэг судалгаануудыг сайн хийсэн. Тэгээд манай банкны гүйцэтгэх удирдлага болоод тузын түвшинд эдгээр асуудлууд маань маш сайн дэмжигдээд бид нар 2018 оноос эхлээд нийгмийн хариуцлагын үйл ажиллагааг илүү одоо өргөжүүлээд банкны бүх түвшний дотоодын үйл ажиллагаанд энэ юусоо нийцэх ёстой юм байна гэдэг ийм санаачлалууд гарч ирсэн. Ингээд Төв банкн дээрээ доктортой хөгжлийн ажлын хэсгийг байгуулад 2020 онд бид нар доктортой хөгжлийн анхны бодлогоо одоо баталж аваад за ингээд үүнээс хойш бол маш олон ажлуудыг бол хийж эхэлсэн. Тэгээд манай бодлогын дөрвөн одоо чиглэл маань болохоор мэдээж бид нар банк санхүүгийн байгууллага учраас санхүүгийн хөшүүргээр нь дамжуулаад одоо ногоо эдийн засгийг бүрдүүлэх гэдэг нь тий. Тэгэхээр доктортой санхүүжилтийн нэгдүгээр хэсэг манай. Доктортой үйл ажиллагаа гэдэг илүү манай дотоод өдөр тутмын үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлогууд, засаглалын асуудлууд, за одоо ингэ шийдвэр гаргалтын процесстой энэ 17 зорилготой яаж уялдахын, хүртээмжтэй байдал, тэгш эрхийн асуудлууд гэдэг энэ өргөн хүрээний асуудлуудыг хамарч ойлгодог. За 3 дугаар хэсэг маань болохоор доктортой нийгмийн хөрөнгө оруулалт гэдэг манай Хаан банк сангийн үйл ажиллагаа буюу нийгмийн сайн сайхан зориулсан үйл ажиллагаа маань бодлого стратегийг хамаарад явдаг. За ингээд манай бодлогын сүүлийн буюу 4 дахь хэсэг нь доктортой хамтын ажиллагаа ба тайлагнал. Тэгэхээр одоо ингээд доктортой хөгжлийг ярихаар ерөөсөө бүх шатанд нээлттэй хамтарч ажиллаад хамгийн гол нь ил тод тайлагнах гэдэг асуудал маш чухлаар тавигдаад байгаа. Тэгэхээр Хаан банкны хувьд бол үндсэн одоо бодлогын хүрээнд бол ийм өргөн хүрээний Хаан банк гэдэг аж ахуйн нэгжийн хувьд ингээд 4 чиглэлд анхаарал ажиллаж байгаа. За тэгэхээр та бас түрүүн яриандаа дурдлаа шүү дээ. Харилцагчтай бас тавих зээлийн бүтээгдэхүүн бас өөрчлөлт ороод шинжилгээ хийгээд ингээд доктортой хөгжлийн сегментүүд ингээд ороод эхэлсэн гэж байна.
За тэгэхээр ерөөхдөө энэ хаан банкны хувьд иргэд болон байгууллагын төлөөлөл за энэ харилцагч хамтарч ажиллаж байгаа байгууллагуудаа энэ доктортой хөгжлийн талаар одоо мэдлэг ойлголтыг таниулах, түгээх ажлыг ер нь яаж зохион байгуулж байна? За манай банк та бүхэн мэдж байгаа ер нь бол бас салбартаа манлайлаад ногоон бондуудыг айгүй амжилттай татаж төвлөрүүлсэн. За тэгээд өнгөрсөн онд бол бас банкуд маань IPO хийсэн тий. IPO-гоор татан төвлөрүүлсэн одоо их усруудынхаа тодорхой бид нар ногоон төслүүдэд санхүүжилт болгож одоо хэрэгжүүлнэ гэсэн ийм зүйлүүдэд бол олон нийтэд нээлттэй тайлгнасан. Дээрээс нь бид нар өнгөрсөн жилүүдэд банкны маань 30 жил болоод өнгөрсөн 30 жил хийсэн үйл ажиллагаануудад дүгнээ дараагийн 30 40 50 жил хаан банк хаашаа явах вэ гэдэг юм брендинг шинжилгээг хийсэн. Тэгээ энэнийхээ хүрээнд бид нар алсын хараа, эрхэм зорилго, урай үг, логондоо баг зэргийн өөрчлөлт оруулахаас гадна үнэт зүйлүүдэд шинээр тодорхойлсон байхгүй юу? Хаан банк гэдэг брендийнхаа одоо философийн төвшөнд. Тэгэхээр тодорхойлсон дөрвөн үнэт зүйлийн маань нэг нь бол доктортой хөгжилт манлайлагч гэдэг юм байсан. Тэгэхээр энэ маань яг ямар утга учиртай үнэт зүйл вэ гэхээр хамтдаа одоо энэ доктортой хөгжил гэдэг зүйлийн талаар сурч мэдээд хамтдаа өсч хөгжөөд тэгэхээр банк ганцаараа энэ дээр ингэж чадхаа бүрдүүлээд явахгүй те эргэн тойрныхоо оролцогч талуудад бас нөлөөлөх манлайлах юм ажлыг хийхээр төлөвлөж байгаа юм. Тэгэхээр бид нар харилцагч нарын өмнө оролцогч бүх талуудын өмнө энийг нээлттэй зарлана гэдэг маань банк бодитоор өөрөө бас үйл ажиллагаанд шингээж ажиллана л гэдгээ зарлж байгаа гэсэн үг. Тэгэхээр яг одоо энэ доктортой хөгжил гэдэг зүйлээр мэдээж харилцагч нарыгаа бэлтгэх шаардлагатай байна. Ногоо эдийн засаг гэж юу юм те? Яагаад ногоон зээлийг авах хэрэгтэй? Яагаад та доктортой хөгжилд хувь нэмрээ оруулах хэрэгтэй гэдгийг ойлгуулахгүй бол нэгдүгээр энэ чинь бас бизнес явж байгаа учраас зах зээлийн эрэлт байж ээж нийлүүлэлт маань явагдаж штэ те. Энэ зарчмынхаа дагуу байгаа. Дээрээс нь бид нар Монгол улсад бас одоо энэ топ 100 аж ахуйн нэгжийн хоёрт ирэмлэгддэг гэх одоо ач холбогдол бүхий ийм байгууллагынхаа хувьд манайтай хамтарч ажиллаж байгаа байгууллагуудад одоо гэрээний шаардлага гэдэг юм уу хамтарч ажиллах шаардлагуудаа доктортой хөгжилтэй нийцүүлэх зарчмаар тэдэрт бас нөлөөллийг үзүүлж байгаа. Өөрөөр хэлбэл манай байгууллага бараа үйлчилгээнд одоо нийлүүлж байгаа бэлтгэн нийлүүлэлтийн гинжин хэлхээндээ бид нар доктортой хөгжлийн санал санаачлах зорилгоодыг гэрээнийхээ шаардлагад одоо тавигдах шаардлагуудаа багаар ингээ оруулж ирж байгаа. Тэгэхээр нөгөө компаниудаас бидэртэй хамтарч ажиллахын тулд өөрсдийнхөө дотоод нөөц болцоо үйл ажиллагаа энэ талынхаа ойлголтуудыг чадахыг бэхжүүлээд явж байгаа гэсэн үг тийм. Гэх мэтлэнгээр юм олон арга замаар л хамтын ажиллагааны төвшингүүдийг нэмэгдүүлэх гээд үзэж байна. Яг харилцагч нартай бол зориулаад бид нар манад жижиг дунд бизнесийн инкубатор одоо дэмжих төв гэж байдаг. Тэр төвөөрөө дамжуулаад бид маш олон төрлийн ногоон бизнес, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих сургалт гэдэг юм уу тийм олон төрлийн сургалт контентын ажлуудыг хийж байгаа. За тэгээ банк маань бас яг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд доктортой хөгжилд манлайлна гэдэг энэ үнэт зүйлийнхаа хүрээнд олон нийтэд зориулсан олон контентуудыг сайн дураараа хийж байгаа. Тэгэхээр эдгээр контентуудад маань ерөөсөө одоо банкны маркетингийн чиглэлийн ч юм уу те бүтээгдэхүүн үйлчилгээгээ зарах гэсэн юм сурчлагын ажлууд бол байдгүй. Цэвэр доктортой хөгжлийн 17 зорилгыг яаж өдөр тутмынхаа амьдралд хэвшүүлэх яаж энгийнээр ойлгох юм бэ гэдгийг одоо таниулах юм контентууд хийж байгаа. Тухайлбал бид нар Монголын үндэсний олон нийтийн телевизтэй хамтраад ингээд 12 сарын турш доктортой хөгжил 2030 гэдэг нэвтрүүлгийг сар болгон нэг дугаар бэлтгэж гаргасан. За мөн Unread гэдэг вебсайттай хамтраад 2019 оноос хойш бол ингээд 2-7 хоног тутам уншигчдад хүрдэг юм цахим тохиомлыг бас гаргасан доктортой хөгжил 2030 гэдэг. Тэгэхээр эдгээр юм контент, ийм мэдлэг олгох зүйлсүүдээс бол манай ард иргэд хамтран ажиллагч байгууллагууд те бүх талын оролцогч талууд маань энэ доктортой хөгжил гэдэг зүйлийг ойлгох, зорилго тус бүрээр нь мэдэж авах юм аянуудыг бол нэлээд идэвхтэй өрнүүлсэн. Тэгэхээр ерөөдөө худалдаа аж ахуйн танхимын дэргэдэх ёс зүйн төвийн хувьд бол хариуцлагатай бизнесийг бас нэвтрүүлж хэрэгжүүлж ажиллахыг бас аж ахуйн нэгжүүдэд уриалдаг байгаа. За хариуцлагатай бизнесийн үнийг үндсэн зарчим нь бол яалтч одоо доктортой хөгжлийн ойлголттой бас холбогдож ирж байгаа. За тэгэхээр энэ доктортой хөгжлийг дэмжих чиглэлээр бас олон улсын бас олон төрлийн гэрээ конвенцууд санаачлагууд бас байна тий. За тэгэхээр эдгээрийн нэг нь бол одоо нэгдсэн үндэсний байгууллагын Дайны дэлхийн гэрээ компакт байж байгаа тий. За энэ ёс зүйн төвийн зүгээс бол яг энэ төр хувийн хвшлийн аж ахуйн нэгжүүдэд за энэ Дайны дэлхийн гэрээг сурталчлах, за энэ гэрээнд одоо нэгтгэгдэн одоо сургалт зөвлөх үйлчилгээгээр дамжуулаад ингээ ажиллаа явж байгаа. За хаан банкны хувьд бол бас энэ хүү гэрээнд бас нэлээд олон жилийн өмнө нэгдэж бас амжилттай явж байгаа шүү дээ тийм. За тэгэхээр ерөөдөө энэ гэрээг хэрэгжүүлснээр яг танай банкд ер нь яг ямар сайн туршлагууд бий болж тэр туршлагуудаас хаваалцвал. Дайны дэлхийн гэрээ өөрөө
10 онд хаан банк нэгдэж орсон байдаг. За тэгээ 18 оноос бол бид нар илүү одоо үйл ажиллагаагаа идэвхжүүлээд дайны дэлхийн гэрээтэй одоо холбоо харилцаатай ажиллах үйл ажиллагаа маань идэвхжсэн. Жил болгон бид нар тайлангаа өгдөг болсон. Дайны дэлхийн гэрээ гэдэг нь өөрөө ер нь бол яг саяны өөрийн хэлдгээр тэр нөгөө хариуцлагатай бизнесийн зарчмууд. За тэгээд 16 оноос хойш бол яг энэ доктортой хөгжлийн 17 зорилгыг дэлхийн бизнесийн байгууллагууд яаж өөрсдийнхөө үйл ажиллагааг нийцүүлэх юм бэ гэдгийг л одоо бие биентэйгээ туршлах солилцох юм том нэгдэл байгаа байхгүй юу. Тэгэхээр дайны дэлхийн гэрээнээс гаргасан 4 бүлэгтээ 10 зарчим байдаг. Тэгээ энэ 4 бүлэгтээ 10 зарчим маань одоо манай 2020 онд батлагдсан тэр доктортой хөгжлийн дотооддоо дагаж мөрдөх бодлогын маань үндсэн суурь зарчмуудын нэг, суурь ойлголтуудын маань нэг байгаа. Тэгээд яг одоо нөгөө бодлогын төвшөндөө тэрийг суурь ойлголт болгоод зарчим болгоноор нь бид нар бас тодорхой ажлуудыг төлөвлөөд тэгээд тайлагналаа эргүүлээд дайны дэлхийн гэрээнд жил болгон өгөөд явахаар маш олон сайн туршлагууд, маш олон ахиц твшлүүд бол хаан банкны хувьд гарч байгаа. Одоо дайны дэлхийн гэрээний вебсайт руу ороод хаан банк гэж бичээд хайх юм бол ерөөсөө 18 оноос хойш өгсөн бүх тайлангууд нээлттэй ингэ байж байгаа байхгүй. Тэгэхээр тэр 4 бүлэгтээ 10 зарчмын хувьд бид нар бүх хийсэн үйл ажиллагаанууд, зорж байгаа юмнууд, гарсан ахиц дэвшил, учирсан сорилтууд гэдэг юмнуудаа нээлттэй тайлгнаждаг. Тэгэхээр тэн дээр одоо нөгөө нэгдэлт нь байгаа гишүүд маань бүгд бие биенээсээ ингэ суралцаад хин хинийхээ тайлан хараа суралцаад явахд боломжтой гэсэн. За дээрэс нь бас нэг давуу тал нь гэвэл дайны дэлхийн гэрээ дээрээ дэрэгдээ актемтай. Тэгээ гишүүдэд нь болохоор тэр актемаас сурах одоо гарын авлага гэдэг юм уу, сургалтууд гэдэг юм уу тэр зүйлсүүд нь бол нээлттэй байдаг. Тэр нь бол бас биднэрт маш их олон мэдлгүүдийг бол олгож идэгээрээ давуу талтай байгаа. Тэгэхээр байгаль орчин, хүний эрх, хөдөлмөрийн харилцаа, авилгын эсрэг гэсэн юм 4 бүлэгтэй байдаг. Тэгэхээр байгууллага өөрөө нөгөө хариуцлагатай, ёс зүйтэй бизнес эрхлэхийг ивэл үндсэн энэ 4 бүлгийн хүрээнд юу хийж болох юм те. За яг зорьсон зорилтуудтай хүрэхдээ яг ямар алхмуудаар хүрсэн, ямар бодлогын баримт бичгүүд байгаа, гарсан үр дүнгууд нь юу вэ гэдгийг хэмжээд яваад тайлгнахлаар тодорхой хэмжээний ахицууд гараад үүсэж байгаа одоо нөгөө gap гэж яриад байгаа тий зөрүүнүүдээ нөхөөд багасгаад явах юм боломжуудыг бол бидэрт олгож байгаа. Гэтэ ер нь бол яг олон улсын нэгдэл стандарт гэдэг юм уу юм одоо дайны дэлхийн гэрээ шиг ийм зүйлүүдэд нэгдээд ирэхээр олон улсаас маш сайн суралцах, дээрэс нь өөрсдийнхөө дотоод нөөц бололцоо чадвараа бэхжүүлэх аягүй том давуу тал гэж харж байгаа. Тэгэхээр ерөөдөө яг энэ гэрээн маань бас нөгөө нэг жил бүр бас нөгөө тайланлыг ингээд явуулдаг. Ингээд танай компаниудаас нөгөө тайлан үзэж харах ингээд боломжтой гэдэг чинь тий. Зарим тохиолдолд бол яг энэ нөгөө доктортой хөгжил чиглэсэн гэх юм уу, байгаль орчин нийгэм засаглал чиглэсэн тайлангуудыг одоо яаж бичих үү тий. За тэгээд дээрэс нь яаж одоо үйл ажиллагааныхаа гол үзүүлэлтүүдтэй бас стратегийн түвшинд бас яаж уялдуулах вэ гэдэг дээр компаниуд маань бас жоох арга зүйн хувьд дутагдaltaй байдаг юм шиг бас ажиглагддаг. Тэгэхээр ер нь энэ доктортой хөгжил чиглэсэн тайланг бичихтэй за одоо байгууллагынхаа гол стратеги чиглэсэн бодлогын түвшинд яаж уялдуулж ажиллахад ер нь юун дээр анхаарах хэрэгтэй байдаг юм бол. За ер нь бол доктортой хөгжил гэдэг нь гол ойлголт нь бол ерөөсөө л өнөө үед бид нэр хэрэгжилж байгаа нөөц бололцоо зүйлсүүдэд те илүү нөгөө муутахгүйгээр ирээдүй хажуу үедээ яг энэ чигээр нь болж игэл илүү сайхан одоо дэвшилтэй хөгжилтэйгээр үлдээнэ л гэсэн зарчим явж байгаа те. Тэгээд эдийн засаг, байгаль орчин одоо нийгмийн асуудлуудыг тэнцвэртэй байлгах энэ ойлголт маань л өөрөө доктортой хөгжил байгаа шүү дээ. Тэгээд доктортой хөгжил гэдгийг хаан банк харахтаа бол 100 жилийн дараа хаан банк гэдэг энэ аж ахуйн нэгжийн брэнд байна гэж үзвэл одоо бид нар яг энэ доктортой хөгжлийн суурь ойлголтууд, бодлого, брендингийн концептэд хүртэл оруулах нь чухал байна гэж үзэж байгаа. За яг өөрийн чинь хэлдгээр бол сүүлийн үед бол энэ тайлгнлын асуудлууд бол маш хурцаар тавигдаж байгаа. Олон улсын маш олон стандартууд гарч байгаа. За заавал одоо тайлгнах ийм тайлангууд бол гарч байгаа. За Монголын хөрөнгөний бирж дээр бас доктортой байдал, байгаль орчин нийгэм засаглалын тайлгнлын удирдамж гарын авлага хүртэл гарч ирсэн тийм нээлттэй хувьцаат компаниуд бол тэрүүгээр одоо тайлангуудаа хөрвүүлээд явж байгаа. Тэр ер нь бол яг туршлагаас ингээд харахад хамгийн гол нь бол энийг бодлогын түвшинд, стратегийн түвшинд байгууллага одоо өөрсдийнхөө үндсэн бизнесийнхаа концепцтэй нийцүүлэх хэрэгтэй. Энэ 17 зорилго яг аль нөрөө чиглэж ажиллах вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Тэгээд тэрэн дээрээ тодорхой хэмжээний зорилтуудыг тавих хэрэгтэй. Тэгээд мэдээж хэрэг тэр нь эргүүлээд одоо гүйцэтгэлийн үнэлгээний ч юм уу одоо гүйцэтгэлийн зарчмуудтайгаа уялдаж сууж өгөх хэрэгтэй баг л та. Тэгээд хэмжээд тайлагнаад эргүүлээд тэрийгэ дараа нь яаж дахиж ахиц твшил гаргах вэ гэдгийг тасралтгүй процесс явах хэрэгтэй байгаа. Тэгээд олон улсын одоо GRI гэдэг юм уу TCFD гэдэг юм уу одоо ISSB-гийн S1-с 2 гэх шинэ стандартууд гарсан тийм энэ мэтчлэн олон улсын сайн стандартуудыг бас авч өөрсдийнхөө тайланд нийцүүлэх юм бол илүү бас
сайн тайлангууд гарах боломжтой л гэж харж байгаа. Бид ч бас ер нь бол стратегийн төвшөнд одоо ингээд анхаарсан манай дараагийн дунд хугацааны стратеги маань доктортой бизнесийн стратеги гэдэг юм төлөвлөгөө стратегиуд гаргаад явж байгаа. Тэгээд энэтэйгээ холбоотойгоор бас олон улсын стандартуудад нийцсэн тайлгналуудыг гаргахаар одоо ингээд ажиллаж явж байгаа. За тэгэхээр ерөөдөө бизнесийн салбарт яг ингээд компаниуд нь доктортой хөгжүүлгээд ярихаар их нүсэр сэдв те их ерөнхий ойлголт гэж бас хүлээж авдаг те. Гэтэл зөвхөн яг компани бодлогын түвшиндээ бас доктортой хөгжүүлж анхаарч ажиллаад зогсохгүй. Ер нь яг өдөр тутмын энгийн одоо энэ дадал хвшлэрээ те хувь хүн ч гэсэн бас ингээд хувь нэмэр оруулах боломжтой байгаа шүү дээ тийм ээ. За тэгэхээр ер нь бол бас манай ёс зүйн төвийн зүгээс Хаан банкны салбарын захирлуудад бас сургалтуудыг зохион байгуулж исэн. За зөвлөх үйлчилгээг бас явуулж исэн юм дурсгалтай байгаа. Тэгэхээр ерөөдөө танай ажилтнууд энэ чиглэлд ер нь яаж анхаарч ажиллаж байна ер нь дотооддоо? За манайх бол ер нь соёлоороо ингээд дамжуулаад байгууллагын соёлоор дамжуулаад энэ ойлголтуудаа банкныхаа хүрхээд байгаа энэ урт хугацааны зорилго зорилт стратегийн мэдээллүүдийг бол өгөхдөө маш чухал ач холбогдолтой ажилладаг. За манай дээр Хаан банк Академи гэдэг юм сургалтын онлайн платформ байдаг. Манай одоо 6000 гаруй ажилтнууд маань яг нэг доороос цогц мэдээллүүдийг авахын боломж бүрдсэн байдаг. Энэ маань ч гэсэн өөрөө манай доктортой хөгжлийн бодлоготой, ялангуяа доктортой ажлын байрны бодлоготой маш одоо нягт уялдаатай байдаг. Өөрөөр хэлбэл ямар ч ажилтан маань ямар ч төвшний ямар ч ажилтан маань сурч хөгжих боломж нь одоо тэгш хэрэгтэй байдаг тий. Тэн дээр олон янзын төрлийн мэдээлэлүүд, хувь хүний мэдээлэл, одоо хувь хүний сургалтууд байна, эсвэл одоо ур чадварын сургалтууд байна тий. Тэр бүх сургалтуудаа хамрагдах юм бол албан тушаал ахих ч гэдэг юм уу, карьерийн замналын хувьд ч гэсэн бүгд тэгш хэрэгтэй байна гэдэг. Энэ бүгд маань өөрөө ирэхэд нөгөө банкны маань доктортой хөгжлийн бодлоготой нягт уялдаатай ажилладаг. За тэгээд доктортой хөгжлийн бодлого, доктортой хөгжлийн үйл ажиллагаатай холбоотой хийгдэж байгаа ажлууд энэ маань манай банкны урт хугацааны одоо стратеги төлөвлөгөөтэй яаж уялдаж байгаа гэдэг энэ мэдээллүүдээ бол маш одоо цэгцтэйгээр, системтэйгээр бид нар ажилтнуудтай олгодог. За дотооддоо бас ногоон офис ч гэдэг юм уу тий одоо хэрэглээгээ зөв нөөцөө зөв ашиглах ийм аян өрнүүлдэг, нөлөөллийн аянуудыг өрнүүлдэг. Жишээлбэл манай ажилтнууд одоо уулзалтын өрөөнд хүн байхгүй бол ороод гэрлийн унтраачдаг байх тий. За одоо бүх одоо нойлууд маань гоожурууд нь дандаа мэдрэгчтэй байх, усаа хэмнэж гэдэг юм уу тий. Гэх мэтчлэн одоо ажилтнууд маань ер нь нэг удаагийн юм савтай уснууд хэрэглэхээ болоо бүгд юм аягтай болсон ч гэдэг юм уу. Ингээд юм жижиг үйл ажиллагаануудаар маш олон зүйлүүдийг хийж байгаа. Сүүлийн жилүүдэд бид нар бас Төв банкн дээрээ хогны менежментийг сайн нэвтрүүлж байгаа. Хогоо ангилах юм бол ямар одоо ач холбогдолтой юм те их усүр дээрээс нь ангилах юм бол энэ өөрөө эдийн засгийн эргэлтэнд орвол гэдэг нөө санхүүгийн хүмүүстэй чинь санхүүгийн хэлээр ойлгуулах гэх мэтчлэнгийн юм ажлуудыг бол банк даяараа одоо хариуцсан газар нэгжүүд нь хамтраад ингээд өрнүүлдэг. Тэгээд 6000 хүний одоо нөгөө оюун санаа бодлыг өөрчилнө гэдэг чинь бас их том ажил. Гэхдээ Хаан банк гэдэг гэр бүл өөрөө нөгөө юм их сайн бүрдсэн бат бэх соёлтой учраас тэрүүгээрээ дамжуулаад манай ажилтнууд одоо ер нь доктортой хөгжил чухал гэдгийг бол маш сайн ойлгож байгаа. За ингээд бидний өнөөдрийн дугаарыг урилгыг хүлээж авч ирж оролцсон танд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. За баярлалаа.